За сайн мэцхан өнөөдөр юмдий хүргэе. Өнөөдрийн имжлэхээр фунгал акнегийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе. За магадгүй таны нүүрэн дээр батга маш олон жил гараад ч юм уу эсвэл бактери эсрэг зүйлтэй батганы уламжлалт эмчилгээний зүйлс эсвэл гормоно тэнцвэржүүлсэн ч гэсэн нэг л болж ихгүй арсчин биржигээд булаагаад нэг сонин батга гараадах юм бол магадгүй фунгал акне байж магадгүй. Тэгэхээр фунгал акне гэдэг маань өөрөө бактерийн гаралтай биш, гормоны гаралтай биш, фунгал гаралтай буюу мөөгөнцрийн гаралтай батгыг хэлээд байгаа. Арсны нүкс үүндх yeast үржиж илүү хэмжээгээр өргөн тарснаар үүсдэг. Хүн болгоны арсанд өөрөө yeastтэй нуугдж байдаг, аль хэдийн байршиж байдаг. Гэхдээ хэд хэдэн шалтгааны улмаас тэр нь маш илүү их үржээд илүү өргөн тархацтайгаар yeast нь үүсээд тэгээ фунгал акне үүсгээд байгаа юм л да. Тэгэхээр фунгал акне гэдэг нэр нь өөрөө мөөгөнцрийн гаралтай yeast-ээс гаралтай фунгус гаралтай акне гэж үзээд фунгал акне гэж нэрлээд байгаа боловч яг мэрэгжлийн нэршлэн гэх юм бол Pityrosporum folliculoris эсвэл Malassezia folliculitis гэдэг нэртэй. Гэтэ энэ мэрэгжлийн хэллэгч гэсэн ер нь олон улсын нэршилд бол фунгал акне гэдгээр маш тодорхой байдаг. За фунгал акнегийн шинж тэмдгийг яриа л да. Тэгэхээр ер нь нэг жоохон тийм барцгар улаан байх юм бол шууд фунгал акне гэдээ шууд оншилчих болохгүй. Мэдээж фунгал акне гэдгийг нь яг тогтоохын тулд дерматологисттэй арсны эмчнэр ийм микроскопоор ингэж харж иж яг дүгнэдэг юм бэлээ. Гэхдээ бидний хувьд бол гэртээ шинж тэмдгийг хараад магадгүй юм байна шүү гэж тооцоолох бол боломжтой. Фунгал акнегийн шинж тэмдгийн хувьд гэх юм бол энгийн нэгэн тийм бактерийн гаралтай, гормонол гаралтай тийм нэг cystic acne гэдэг шүү дээ. Тийм том эдээтэй эсвэл цагаан батга ч юм уу, милия ч юм уу тэдраас арай өөр. Харахад угаасаа нэг юм жоохон биржгэр тэгээд тийм жижигхэн цагаан тийм тархац ихтэй тэгээд тэр цагаан жижигхэн эдээтэй чимшигтэй тэрийг ингээд шахах маш боломжгүй маш жижигхэн байдаг. Тэгээд нийлхүүдээ тийм улаан хэрнээ толгойнууд нь тийм цагаан. Фунгал акнегийн тархалт нь өөрөө жоохон тийм өргөн байдаг юм. Ганц нэг ингээд гарчдаггүй байх нь шүү дээ. Энд нэг гараад тийм байх бол боломжгүй. Мэлхүүдээ нэг юм тархац талбай жоохон өргөнтэй жижигхэн ялсан ширхэг шиг юм ширхэгтэй тэгээд маш их захтандаг гэж юм захтнаадтэй чинь захтандаг гэдгсэн чинь надад нөгөө нэг эмэгтэйчүүдийн нэг өвтрээний yeast infection санаанд орж байгаа байхгүй юу. Эмэгтэйчүүдтэй yeast infection мөөгөнцрийн халдвар хурлаа гэхэд айгүй их нөгөө захтандаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан шинж тэмдэг тэнцээ бас явагдаад байгаа байхгүй юу. Ер нь хаагур гарах вэ гэхлээр ихэвчлэн бие хэсгээс гарч эхэлдэг гэж байгаа. Нуруу, цээж, гар, гарын шуу, хөлийн гуй хэсгээр ч юм уу ихэвчлэн маш их тийм хөлөрдөг хэсгээр ялангуяа юм л бол хөлрөөд идэх хүмүүс эдэг шээ жоохон нэг алхангууд л амар хөлрөөл жоохон дасгал ингүүд бүр ингээд усан болгон боллоо ингээд хөлрөөд идэг. Тиймэрхүү хүмүүс ерөнхийдөө ийм фунгал акнетэй болох магадлал өндөр гэсэн үг. Тэгэхээр нүүрэн дээр бол хамгийн их илрэх боломжтой газрууд бол энэ үсний энэ хавцаа нөгөө хөлөрдөг хэсгээр энэ хавцаа тэгээд энэ шанаа хэсгээр мөн T-зон хэсгээр гарах боломжтой. За мөн фунгал акнегийн шинж тэмдэг гэх юм бол энгийн батганы арчилгаа энэ манай групп дээр ч гэсэн явагддаг. Ер нь дэлхийн нийтийн ютубер, бир инфлюенсерийн батганы арчилгаа энэ үзээд энгийн уламжлалт батганы арчилгаа хийгээд хахад нэмэр болохгүй байгаад юм бол фунгал акне байх магадлал жоохон өндөрсөд явчихна гэсэн үг. За фунгал акнегийн үүсэх хэд хэдэн шалтгаан байгаа. Тэгэхээр шалтгааныг мэдээж олж иж энийг эдгээхтэй байхгүй болох хэрэгтэй байгаа шүү дээ. Хамгийн том шалтгаан бол цаг агаар гэж хэлээ. Тэгэхээр цаг агаар бол маш их тийм чийглэгтэй, халуун, бөхчин уур амьсгалтай орнуудад илүү фунгал акнетэй болох боломжтой. Сингапур ч юм уу, Хонконг ч юм уу, зарим тохиолдолд Солонгос ч юм уу тиймэрхүү тийм чийглэг маш тийм бөхчин байдаг олон хүмүүс амьдардаг, агаар жоохон муутай тийм газруудад бол фунгал акнетэй болох магадлал жоохон өндөр. Монголчуудын хувьд би бодоод байгаа л да маш их өргөн тархацтай байдаг. Дээрээс нь жилийн дөрвөн улирал халуун байдаггүй чийглэг уур амьсгалтай орн биш учраас магадгүй Монгол эмэгтэйчүүдийн хувьд фунгал акнетэй болох магадлал айгүй бага болчихж байгаа байхгүй яа. Гэхдээ зуны нөгөө халуун үед бас маш их хөлрөмтгий хүмүүс бол бас өртөх боломжтой болчихж байгаа. За мөн шалтгаан гэх юм бол маш их хөлөрдөг нөгөө тасгал хийдэг хүмүүс мэн гэл тэр дор нь усанд орохгүй хөлсөө биендээ шингээдэг ч юм уу эсвэл нөгөө тасгал хийдэг хувцас хөлсдөө тэр чигээр нь дараачийн воркаутанда дахиж өмсөх ч юм уу нөгөө хөлрөддөг хүмүүсийн ариун цэврийн асуудал маш их нөлөөлдөг. Дараагийн шалтгаан гэх юм бол арсан дээрээ маш их окклюзив түрхдэг нөгөө тосон бүтэцтэй амар креми тостэй түрхдэг тийм хүмүүс байх юм бол нөгөө мөөгөнцөр үржээд илүү их томрох тийм таатай орчин нөхцөл бүрдүүлээд хүрч байгаа юм л да. Нэг тослог, чийглэг, тийм нэг
орчин бүрдүүлээд өгч байгаа гэсэн үг. За fungal acne буюу малезиан одоо нөгөө липофилик буюу тийм тосонд үрждэг чанартай юм байна л да. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө арьс арчилгааны бүтээгдэхүүндээ маш их одоо ургамлын гаралтай ойл те тос их орсон бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тахлаар бас нөгөө айгүй их тийм чийг өгөөд те энэ ч нэг юм арсны нөхцөлийг бөглсөн тосорхог чиглэг humid нэг орчин арсан дээр үүсчихэд байгаа болохоор тэр дотор чинь нөгөө мөөгөнцөр чинь маш их үржих одоо боломжтой болчихж байгаа. За fungal acne-гаас сэргийлэхийн тулд юу хэрэглэх хэрэгтэй юм бэ? Мэдээж шинээр одоо за fungal acne-д яг зориулсан юм авъя гэхээсээ өмнөх нөгөө хэрэглэж байгаа юм аа зөв юм хэрэглэжээс нүү гэдгийг шалгах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн түрүүнд ойлн дээр маш их анхаарах хэрэгтэй. Миний түрүүний хэлсэнчлэн те plant буюу одоо ургамлын гаралтай ойл орсон байх юм бол болохгүй гэсэн үг. Тэгэхээр үүнд coconut oil, olive oil, sunflower seed oil, grape seed oil, avocado oil өөр одоо юу гэдгийг shea butter ч юм уу те нэг юм ургамлаас гаргаж авсан ойл таны одоо тосонд ч юм уу те серумд ч юм уу одоо cleansing oil ч юм уу те ямар нэгэн бүтээгдэхүүнд чинь орсон байх юм бол нөгөө fungal acne-г үржүүлэгч болоовч байгаа байхгүй юу. Тэгвэл fungal acne-д safe буюу те хэрэглэж болох ойлнууд байдаг. Үүнд MCT oil, caprylic oil, squalene oil, mineral oil гэд энэ ойлнууд орж байгаа. Би mineral oil дээр жоохон гайхсан л да. Mineral oil бол бидний хувьд маш их татгалздаг зүйл байгаа шүү дээ. Урт хугацааны туршид арсыг маш их гэмтээдэг те. Арсын нөхцөлийг одоо хэрэггүй зүйлээр одоо бөглөдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бид нар айгүй татгалздаг ш та. Гэхдээ fungal acne-д хүнд болохоор тэгж их сөрөг нөлөө үзүүлээд байхгүй. Fungal acne-г нь илүү их үржүүлээд байхгүй л гэсэн санаатай. За хоёрдугаар арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ найдваргаас fatty acid-ыг маш сайн харж авах хэрэгтэй. За fatty acid болохоор lauric acid, myristic acid, stearic acid, linoleic acid, oleic acid, palmitic acid гэх мэтчлэн энэ acid-нууд орсон байх юм бол ер нь fatty acid-тэй боловч байгаа юм л. Тэгэхээр fatty acid-тэй бүтээгдэхүүнээс татгалзаж fungal acne-г илүү үржүүлэхгүй зогсоож чадна гэсэн үг. За дөрөвдүгээрт нь galactomyces те. Galactomyces-ийг бид нар маш төлхөө хэрэглэдэг те. First treatment essence хэрэглэдэг, мөн serum ч байдаг, тос ч байдаг, мөн шахдаг essence ч байдаг те. Тэгэхээр солонгос болон японочдын одоо арьс арчилгааны тэгээ уламжлалт нөгөө anti-aging benefit маш олон жил авч байгаа найрлагад бол galactomyces маш их ордог. Тэгэхээр galactomyces өөрөө нөгөө fermented чанартай те. Шар аригнаас болон одоо сакенаас гаргаж авсан нөгөө fermented нэг юм yeast өөрөө galactomyces байгаа учраас нөгөө yeast overgrowth болсон арсан дээр түрэхлээр илүү одоо fungal acne-г үржүүлэх боломжтой боловч байгаа юм л да. Тэгэхээр хэрвээ яг fungal acne гэдэг нь яг тодорхой батлагдсан бол galactomyces одоо хэрэглэгээ болох хэрэгтэй. Хэрвээ дээрх шинж тэмдэгний хилрээгүйтэй нэг юм тэ хөндүүртэй одоо cystic тэ одоо эрүү энэ орчмоор ингээ гардаг том шахаж болохоор тэ толгойтой тийм батгатай байх юм бол galactomyces тэгж илүү их үржүүлээд байхгүй. Яг л одоо энгийн чигээ өгөөд anti-aging benefit өгөөд probiotic нэмээд явна гэсэн үг. За тэгвэл fungal acne-га одоо юу гэдгийг мэдчихлээ. Юунаас болоод үүсэж байгааг нь мэдчихлээ. Юунаас сэргийлэх ёстой гэдгийг мэдчихлээ. Харин одоо биднэрт эмчилгээ хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг би бас бэлдлээ. Fungal acne гэдгийг хамгийн одоо номер 1 найрлага гэх юм бол ketoconazole гэж үздэг. Тэгэхээр ketoconazole гэдэг найрлага нь өөрөө ихэвчлэн dandruff-тэй нөгөө хагны эсрэг шампунд айгүй их ордог. 1 хувтай ч юм уу, 2 хувтай ч юм уу те эсвэл арай бага хувтай ч юм уу ингэж орсон байна. Тэгэхээр энэ бол амар сонинтэй хагны эсрэг шампун те хагны эсрэг шампун бол нэлээд одоо зүгээр л ингэж бодоод үзэхэд нэлээд тийм хүчтэй баймарын. Гэтэл fungal acne-д бол маш одоо үр нөлөөтэй байдаг гэж маш олон хүмүүс санал болгосон байсан. Хамгийн алдартай шампунь болохоор Nizoral гэдэг юм шампунь байгаа л да. Ketoconazole 1% орсон байдаг. Тэгэхээр энийг яг fungal acne-тэй хэсэгтээ тий нөгөө дух хэсгээрээ ч юм уу тий хацар хэсгээрээ ч юм уу тэр тархсан хэсгтэрээ нөгөө шампунаасаа түрхэд 5 минут хүлээгээд 10 минут хүлээгээд ч юм уу тий өөрийнхөө арьс юу нь яаж react хийхийг нь харж агаад араас нь бүлээн усаар угаагаад тэгж эмчилгээг бол маш олон хүмүүс санал болгож илээ. Тэр ketoconazole-тэй шампунууд гэх юм бол Nizoral байж болж байна. Эсвэл би сая нойлын өрөөндөө ороод нөгөө dandruff shampoo гэдгээр чинь тэгээ нөгөө нөхрийнхөө би шампуныг харлаа да. Манай нөхөр нөгөө хагны эсрэг шампунаар хэрэгэлдэг. Тэгээ харсан чинь ketoconazole бол ороогүй байлээ. Арай өөр төрлийн найрлага орсон байсан. Мартчих найрлага юм. Ketoconazole өөрөө тэ нөгөө active ingredient одоо бидний арсанд тэ нөгөө retinol хэдэн хувьтай, vitamin C хэдэн хувьтай гэдэг нөгөө active гэж харцдаг шиг ketoconazole өөрөө үсний тэ нөгөө active ingredient учраас нүүрний түрхэж байгаа учраас маш болгоомжтой те 7 хоногт нэг 2-3 удаа ч юм уу те тэгээд тэрийгээ цааш нь давтамжийг нь ихсгээд өдөр болгон ингээд эмчилгээ маягаар түрхэж байгаа дараас нь усаар зайлж хэрэглээрэй гэж арсны эмчнэр зөвлөж илээ. За хоёрдугаарт нь
амар гайхалтай нэгэн найрлага. Энэ бол зүгийн бал. Зүгийн балыг би хизээж фунгал акнет сайн гэж би юу бодож байгаагүй. Зүгийн бал чинь өөрөө антибактериал те бактерийн эсрэг чанартай, өрөвслийн эсрэг чанартай байдаг ч гэсэн мөн фунгал акне буюу одоо нөгөө мөөгөнцийн эсрэг бас чанартай юм байна л да. Тэгэхээр байглаас гаргаж авсан те хони гэдэг мань өөрөө ийм эд шидтэй байгаад бүр амар талархаж байна л да. Тэгэхээр мэдээж зүгээр дэлгүүрээс авсан те зүгээр энгийн одоо холцтой зүгийн бал биш, тийм цэвэр зүгийн бал байх хэрэгтэй. За зүгийн балыг яаж хэрэглэх вэ гэхлээр нөгөө фунгал акнетийн хэсэгтээ те маск маягаар түрхээд 5-10 минут байлгаж агаад ч юм уу те зөөлөн булан усаар угаагаад тэгж эмчилгээ маркаар хэрэглэж болно. За 3 дугаар эмчилгээнд нь салицилик acid орж байгаа. Салицилик acid бол угаасаа бүх төрлийн батханд хэрэглэгддэг. Нөгөө гормонал, нөгөө амар систик, нөгөө өсвөр насны, нөгөө амар тослогоос үүдсэн те амар тэмсэлтэг батга бүгдэнд нь салицилик acid хэрэглэгддэг. Угаасаа нөгөө арсны себомтэй нөхцөлтөн дотор гүн шингэж доторх тэр бохирдлыг гаргаж авах эд шидтэй найрлагч өөрөө салицилик acid учраас фунгал акнегийн нөгөө нүксүүн цугларсан йистийг задлж өгөхөд бас үүрэг нөлөөтэй байгаа хгүй. Арсны нүкс өвдөө нөгөө үсний нүкс өвөнд хурж очиж цэвэрлдэг учраас арсны нүкс өвөнд байгаа нөгөө фунгал акнег чинь цэвэрлж өгнө гэсэн үг. За дөрөвдүгürt мөн сульфур гэж хэлээ. Тэгэхээр сульфур гэдэг маань өөрөө нөгөө арсны эмчнэрийн батхан зориулж бичиж өгдөг эмчилгээ байдаг. Тэгэхээр зарим одоо сульфуртай бүтээгдэхүүнүүд ч байдаг. Эсвэл зүгээр эмчийн бичгээрч авдаг. Тэгэхээр сульфур өөрөө бас батганы эсрэг үйлчлэгээ үзүүлдэг. Мөн фунгал акнед маш сайн нөлөө үзүүлдэг. За тэгээд үүн дээр нэмээд тэ рутинаа яаж хийх вэ гэхээр саяны хэд бол тэ зөвхөн эмчилгээ. Эдгээр чинь бүгдээрээ нэг юм тусгай эмчилгээ байгаад байгаас тэгэхээр эдрээсээ бүгдийн нэг доор нэг өдөр ингээд бүгдийг ингээд түрхчихнэ гэж байхгүй шүү дээ тий. Өдрөөр ээлжлээд нэг өдөр одоо хагны эсрэг шампуны хэрэглэсэн бол да маргааш нь салицилик acidтэй цэвэрлэгчээр угаадаг ч юм уу тий. За тэрний маргааш нь хоны гор гоё ингээд чигшүүлэнгээ маск тавьдаг ч юм уу тий. Хоны өөрөө чигшүүлэнгээ нөгөө фунгал акнегийн эсрэг үйлчлэх болохоор өдрөд ингээд ээжлээд хэрэглэхэд болж байгаа. Харин ингэж хэрэглэхийнхээ хажуугаар арс чинь амар хуурайшна. Тэрийг бол би бүр 100% sure байна. Ягаад гэхээр хагны эсрэг шампунь өөрөө ямар илээ те салицилик acid ямар илээ. Энэний хажуугаар арс чинь маш хуурайших учраас нөгөө occlusive ороогүй, нөгөө plant oil ороогүй, нөгөө хүнд төрлийн тосон бүтэцтэй биш хөнгөн чийгээ маш сайн өгөх хэрэгтэй шүү. Би өөрөө хэдий фунгал акнег үуч гэсэнтэй ер нь фунгал акнегаас бол зовж үзээгүй ч гэсэн батганаас болж яаж зовдөг вэ гэдгийг бол би маш сайн мэднэ. Хүмүүс идэвхтэй найралгаа хэрэглээд те салицилик acid-а хэрэглээд те хажуугаар нь чийгээ мартчихдаг. Хураашуулаа нөгөө идэвхтэй найралгаа бүр өдөр шөнөгүй бөмбөгдөөл. Тэнгууд нөгөө арс чинь бүр амар болдог бүр. Нөгөө батгаа эмчилгээс эсийн юм болдог. Тийм учраас хажуугаар нь хөнгөн light те усан сууртай зөөлөн hyaluronic acidтэй, centellaтэй, aloeтэй, нөгөө гоё чийг өгөх propolisтэй бүтээгдэхүүнүүдэд заавал хэрэглээрэй. YouTube-ийн комментэнд хариулъя. Хай баярлалаа. Мөсөөр арчих хэр үр дүнтэй бэ? Өмнө нь зүгээр л арчаад байдаг байсан чинь сүүлийн үед арчих муу даавн жирэглэж байгаад жин тавих хэрэгтэй гэж сонслоо. Аль нь илүү үр дүнтэй бол гэж байна. За мөсөөр арчих. За би ч гэсэн бас мөсөөр арчдаг байсан. Гэхдээ гүнзгий арчилж эхлэхээсээ өмнө баггүй юу. За мөс гэдэг өөрөө айгүй тийм эргэлзээтэй асуудал. Бид нар яах гэж мөсийг нүүрэндээ хэрэглээд байна гэхлээр тэ нөгөө нүгчлэлтэй багасгах, арсныхаа температурыг буулгах та эсвэл одоо deep puff хийхэд тулд арсаа юм гоо шөвгөр жижигхэн болохын тулд ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар мөсийг бол хэрэглээд байгаа байхгүй юу. Гэхдээ мөс чинь өөрөө устай, усыг ингээ хөлдөөцөн хатуу хэлбэрт оруулсан хөлдөөцөн мөстэй. Тэгэхээр бид нар өөрөө ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вүлээ? Чийгшүүлэх, anti-aging, hyaluronic acid айгүй гой найрлагатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд арсаа чийгшүүлэх гэдэг. Чийгшсэн арс чинь өөрөө нөгөө firm тэ нэг юм чанга арс чинь өөрөө үрчлээдэж сунах нүгчлэлт одоо батга үүсгээс сэргийлэх нэг тийм чанга байдлыг чинь арсаа чийгшүүлж бид нар өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чийгшсэн давхаргыг өнгөн тэр нэг давхаргыг мөс өөрөө баллаа тайчдаг байхгүй юу. Бидний яг хэрэглэх гээд байгаа зорилго бол зөв. Гэхдээ нөгөө гоё хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийг чинь баллаад арсны яг нэг юм нимгэн нэг юм давхарга байдаг. Одоо бид нэг гуужуулдаг штэ арсаа гуужууллаа, унаглаа, ард нэг хүн арс байдаг штэ. Тэр өнгөн хэсгийн давхарга чинь өөрөө чийгтэй байж арс чинь үрчлээдэхгүй чанга байна. Тэр чийгэн давхаргыг мөс өвгөө хийгээд арсыг kind of гимтээгээд те
та нар угаасаа мөсөөр ингээ арчсны дараа яадаг үлээ хоёр хацар хэсгээр ингээ улаагаад те цочроо өгöd байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэгэж мөс хамаагүй нүүрэндээ арчиж хэрэглэснээр болоод арсны чинь одоо судснууд те жоохон улайгаад ингээ харагдаад байдаг болцсон байж магадгүй шүү. Толинд ингээ сайн хараарай. Хүмүүсийн ингээ яг ойрхоноос ингээ харангуут те жижигэн юм улаан юм судснууд ингээ харагдаад идэг. Тэгэхээр мөс амар их хэрэглэдэг те эсвэл одоо Монголд маань маш хүйтэн учраас гараад шууд одоо ингээ хүүтэнд маш удаан явдаг те. Тэснэ гинт одоо халуун гэрт ордог те. Эсвэл одоо галын өмнө одоо ингээ хоол унд хийдэг те. Гал дүүлж гэртээ хоол идэг бол галын өмнө 30-40 одоо гараад тест амар халуун одоо хоол хийгээл те. Тэснэ гарч явал. Тэгээ ер нь бол энэ байдал чинь арсны нөгөө скин барьерийг чинь гинтэж идэг зүйл байхгүй. Тэгэхээр арс өөрөө яг хэвийн байдалтай те нөгөө room temperature гэдэг чинь те. Тийм байдалтай байж хэвийн эрүүл гүд одоо хамгаалттай скин барьер байдаг. Энэс яг хитрээд те хүүтэн лөө ороод ч юм уу эсвэл халуун лөө ороод ч юм уу те. Тэгээд хам бол арс өөрөө маш их гимтдэг. Тэгэхээр өөрөө чинь битснээр те жиргэлж агаад бол тавих хэрэгтэй. Хамар хэсгээрээ те үнэхээр яг нөгөө арсаа хөргмөр байгаа хэсэгтээ те юмар ингээ жиргэлж агаад ингээ тавьсан зүйтэй. Ер нь шууд мөсөөр арчдаг цаг үе одоо ер нь өнгөрсөн. Айгүй арсыг гимтээдэг. За тэгээд асуултаа комментээр бичээрэй. Дараагийн бичлэгээр зуны скин кэрийн талаар хий гэж бодож гин. Саяны комментуудаа уншиж байхдаа би харлаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Бай.